59 оны 100 цаг юмсан. Намайг 4-р ангинд дуусгаж иртээснээс хойш хэдхэн оноод манайх дундын завд өнөхөл. Манай сумд байсан 2 нэгдлийн нийлүүдэд томсгох, багуудыг татан буудаж, оронд нь баригад байгуулах ажил ийдэрнэж байсан болохоор аав маань гэрээнүүлэх юмтий хэл дөрөөч мөртлөх завгүй байлаа. Манайхыг сүүн тасгтээ нөөж ирээд удаагүй байтал сумын цаашдыг болдуулж олон улсын байдал төлөвөөс хөшөөд дуудаж, хуулж, таниудж байсан. Аачимда ярианы чиг нь наашлаж, ажил төрөл чирчиж бидний толгой төрүүгөө савж, бараг хагас өдөр шахам халуун наранд суулгад юм байна. Сүүний төлөвөө тасарч, зүцгийн тос гашлаж, завуудын орчинд хоог новч үлдэрч, айлууд эмх замбраагүй таржуулсан. Соёлын товтлогооныг муу явуулж байгаа зэргийг хурц ширэн үгээр хайрдан босгож, мотоо тэрэн зогсоож байгаа. Үйлдэл нь загнаж билээ. Миний хүчээр том ир болчих. Аавынхаа эзгүүц гэрээ нүүлгээд ирлээ шүү дээ. Чойж байгаагүй болч бажигдах байсан шүү. Ёстой. Муу тоодон чойж байгаанд туссан болохоор харин амархан үгээд ирлээ. Тулгаа миний хугаар яндангаа оруулаад ир. Хоёулаа шинэ нутагт буусан айл байна да. Амтын ахтууд аягны амсар зур. Хурдлаараа миний хөө. Тэр өвтөр баригадын дарга болсныгоо төрийн сайд болсон юм шиг бодож байгаа юм бах та. Заманхан богд цогцлоо. Эндэж байна. За тэгэхээр орон даяар соёлын давталгаа явж байгаа. Эндээс манай завуудынхаа хоцрох ёсгүй. Тийм учраас бүгдээрээ бас хийх ажил зөндөө. Энэ маргаашнаас эхлээд ийм гардантай болно хүн бол. Энэ 7 10 дээр сараар нь та нар ажлыг энэ дээр тэмдэглээд хэн чинь яаж ажилласан. Бүгдийг эндээс дүүгэн хэлэх болно. За энэ бол ийм учиртай зүйл байгаа юм. Тэрнээс гадна маргаашнаас савн тарааж өгнө. Хүн болгон цааланд орохоос өмнө гараа угаасан байх хэрэгтэй. Ийм цэвэр ачууртай болцох ёстой. За бас хүн болгон ийм сандалтай одоо тэр өвдгөөрөө шавар дээр мөчгөж явах цаг хөнгөрсөн мэт байна. Сайн байна уу? Сайн байна. Бид нөгөө ажиллаад ярьж байгаа юм. За тэгнээс гадна цагаан халаацтай болно хүн болгон. Агантад цагаан ямбуу ирсэн байж байгаа. Аюун чинааш ороод ир. За ингээ цагаан халаацтай маргаашнаас сайланда юм халаацтайгаар. Ер нь ч боловсон ясанд ийм юм байх ёстой байхгүй. Хот гадар том алба хашиж явсан хүн гэхэд та дэндүү хариуцлагагүй шүү. Маргаашийн дотор зовоодын орчны хогийг цэвэрлэж, тэг гортгийг шинчил. Хүмүүсийг хөдөлмөр соёл дураадан дуудсан самбар, лоозон гаргах хэрэгтэй. Хамгийн гол нь энэ зам манай зовоодын бүх хүн бичиг үсгийн дугуйланд хамарч шинэ үсэг тайлсан байх ёстой. Бусад ажилч яах? Харин тэр шинэ үсгийг. Гэхдээ хинээрээ заалах бай дарга. Би танаас хинээрээ заалах бай гэж асуугаагүй шүү. Танай зовоодын бүх сайлчид энэ зам бичиг үсэг тайлгдсан байх ёстой. Өөр яриа байхгүй. Гүйцээ. Жага дарга.
Тулгаа миний хөө бушуулаарай. Хоёулаа хурдан тооноо эргүүлээд барьчихъя. Гэ ингэж дахин ажил болох гэж байдаг. За сайн байцгаана уу? Сайн байна уу? Сайн. Гэхдээ танах чинь гэрээ аялалт барьчихгүй л. Тоохон чож мөхөө яаруулж иж тооны буруу харуулж барьчихад одоо засаж барих гэж бөөн ажил болж. Ээжээ таарахгүй та. Ээ миний махалтар охин яасан? Жагаа даргын махан бухан ээжтэй ихэлсээр л байна уу? Тулгаа. Энэ жил 4-р ангид дүүргсэн гэлөө. Ихсэ. 4-р ангид дүүргэнэ гэдэг чинь ухта баг сургуулаа төгслөө гэсэн үг. Зуны даалгаврын үедээ болж үтгэхгүй юм байвал хэлээрээ ахын туслахыг бодсон шүү. Ёстой. Миний хүү сампилгойтой хэлэх юм байвал хэлээд авдгийн шүү. Уг нь хідэн зурны альцтай. Суулаагаа бит юм аажж бай. Нар хайлтар сар байсан толгойтой болчихгүй. Өсвөрсөн гүцээд ирхэн цагт хэдэн зурм юу ч. Ганцхан өдрийн ажиллал гэсэн үг. Харин төдөөдөн хүнийг шинэ үсэгт сургаа энтер гэсэн юм байхгүй юу? Уг нь нэг хүнийг жишээ үсэг тайлгсан даалгавч байх нь байгаа л да. Наадах чинь би ямарыг хараад надаар зуныхаа даалгаврыг хаалгачих санаатай. Надад чи харандаа цаас бариулаа суулгачнаа. Миний гар хуруу эвэлж өгөхгүй. Энэ үхэндээ ихэд бит хоёр чинь хөгжил суух юм байна шүү. Сампилгой минь. Тулгаа. Өдий багасаа ажлын амар хэлбэрийг харж болохгүй. Маргааш миний майханд очиорой. Хоёрт ярьж хэлцэх юм байна. Ирлээ. Тийм бай. Ашгүй. Тамийн энэний маань ухаан санаа ирүүл байгаад баригадын дарга болчоод ингэж хинхиглэж байгаа юм чинь сумын дарга болчоод гараа хогоо мэдрээд өнгөрөх нэ. Хэм. Хачин шүү. Ингээд нэг дарга мас загнахгүй болохгүй. За тамин хордож үзээрэй. Одоо нөгөө дарга нас чинь дахирлаад ороод ирнэ шүү. Чаажаа энэ хідэн цуглаараа. Тэр хөө энэ хараач нэг зүйл яа. Хомсхотой удаа юм юу ч гэж чирээ. Энийг одоо яах вэ? Би моосаа ванчнууд авах. За тамаа минь. Энэ новширс навсаасан юм а төргөн хураа. Цаан шин дарга нар их гэдэг. Одоо тийм наадаа самбил Жаваа миний. За бүх гоштой ratуу. Чи чемпионрын гишүүн билүү? Тийм ээ. За тэр шүү. Пианрын гишүүн гэдэг чинь хүүхдүүд дотроо намын гишүүн л гэсэн үг. Тэгэхээр чамд пианрын гишүүний чинь хувьд өгөх чухал даалгавар байна. Манай сүүн зовоод чинь бичиг үсэг мэдхгүй 11 хүн байдаг юм. Өвчтэй, шалтгаантай өндөр настангуудыг хасаад 6 хүн болж байгаа. Маргаашнаас эхлээд чи тэдэнд шинэ үсэг зааж эхэлнэ. Юу? Нэг үгээр хэлбэл чамайг шинэ үсгийн багшаар томилж байгаа. Би юу да? Өөр юм байх. Дөнгөө л удаа сампилгой. Гүнч 4 жил сургууль сурчгаад дот 6 хүнд ном бичиг зааж чадахгүй байх гэдэг чи юу гэсэн үг? Тэр ярихгүй байна. Ер нь шинэ үсгийн багш гэдэг бол хэдэн хүн цагаан толгой зааж өгöd. Сууж байхын нэр биш. Юуны өмнө сүүн зовоод дээр соёлын давталгааныг удирдах явуулна гэсэн үг. Ингээр чи шинэ үсгийн багш төдийгүй. Соёлын давталгааны багш бас боллоо гэсэн үг. Би чадах юм болов уу? Чаднаа хүн, чадна.
Чимээгүй яцгаа. Өнөөдрөөс эхлээд би Багшаалтын гинэ. тэг өвлөд байгаа юм бэ. Зүгээр агаач. Хос бичгөө. Шинэ үсгийн цагаан тухай бол 35 үсгтэй. Ёо. Эхний үсэг би танарт юу гэж хэллээ? Тааж байгаа томоотойгоороо. За тэгэхээр дэвтрийг хараад байна. Харан байна. За. Тэнгээ багшчээ. За, тамаа. За. Донжитма. За. За. Лаксак. Хойлаксак. Чаан чи нэргүй. Та хоёр хоёулаа. За онцсорцоо шүү. Та тэгээ шиг үсгээ заах уу? Гоо нэг лотог ширэндэ. Дэжжидмаа. Тэгвэл төвөөс шил багш ирэх юм болов. Үгүй. Чаажа. За би бай. Готана таймха. Май. Үргэлжлэн мод толгой өгсөн багсчих гэж байна. За. За одоо тэгээ энэ дэвтрэн гамтаа байдаг шүү. Багшрээ бичээр ихсэн. За. Багш маань чирлээ те. Шаа. Багш минь гэж бодогч юм уу сайн пилгаа. За та нар тэр тал руугаа гарцсан. За. Алёнаша. За багш минь хичээлээ эхэллээ. Окей. Маань шохоо. Та нар хичээнгүйлэн суралцсан шүү. За. Өнөөдрөөс эхлээд би та бүхний шинэ үсгийн багш. Шинэ үсгийн цагаан толгой бол 35 үсгтэй. Хамгийн ихний үсэг бол А. Гэдэг чи энэ юм уу? Оо би над үсгэж мэдэн штэ. Хараач хөөе. Чөтгөрийн багаттай гихчээр мань мэтээ савгүй дээр байх нэ. Тэгтээ би алцгар бэхцгэр байтэг шүү. Үгүй яана. Багшаа. Гоо энэ их мэддэг улсыг ч одоо шууд 2 дугаар ангид оруулчих болохгүй юу багшаа? Одоо энэ бүгдээрээ дэвтэрдээрээ тэрхүү удаа өчөөрэй. Чойж байгаа. Хүү чойж байгаа. Бай. Та ч аачих нь. Хүүхэн наад өвлний хайцаг зураач чинь дэвтэр дээрээ бошоохон буулгачихвол болох болоо. Тэгэлгүй яах.
Тийм баха тэр. Одоо энэ үсгийг бүгдээрээ дуурайлган цэвэрхүү уулчээрэй. За. Пунсаал бичиж. Би бичиж байна. Багшаа энэ үүлний ачиг зурагсыг чинь олон дахин бичих юм уу? Дэвтрийн нэг нүүр өчгтөл болно. Оо. За. Дараа нь гэртээ арай бас нэг нүүр өчээрэй. Хой. Багшаа минийхөө. Хан зурчихлаа. Бичгэлээ. Чоож байгаа минь дээ, чоож байгаа минь. Оо та тийм дурган биччихлээ гэж үү? Яасан хүн төргөн бичдэг юм болч мань мэднэ. Тоодонгийн тоосыг үзэхгүй нь л дээ. Уг нь чоож байгаа юу л да? За. Уг нь би таныг дэвтрийнхаа энэ мөрийг нь дагуулад олон дахин л Гүй юу л да минийхөө дэвтрийн нэг нэмрэг дүүртэл бичих ёстой юм болвол олон жижигэн бичвэсэнд орвол ганцхан томыг зурчихвал амар байхгүй юу? Охоо тэр мялангуудыг хараад юм тэр намайг оруулаад ариллаа. хүү чоож байгаа. Чоож байгаа. Гүй Хүү чоож байгаа. Өнөөдөр бичгсаараа сайжнаас өмнө хойс аваагаад явах юм. За би ч гэсэн төчгийг эргээвээ. Саад миний хүү яваарай. Та нар ч бүгдээрээ бичээд дуусчлаа гэж үү дээ. Миний хөөч хүрээд ирлээ. Яасан? Гү юу болсон бэ тулгаа? Би надад дахиад хижээ заахгүй. Та нар 13 бидүүлгийн өрөө байвал байна. Харалтаа гэж. Тийм юм дээр чи ийм том болсон эр хүн чи хаанаас нэгжүүлсэн миний хүү. Тэгдэггүй юм. Цаа чоож байгаа чинь хэдэн туглаа хэрбөр тэгээд сэтгэл санаа нь илээ олоо болчдөг хүн байхгүй юу? Очж та хоёрчээс гараа явж байгаа яадгийг. Чэмээрээ тэднээсээ гитээ гаргаж илээгүй штэ. Дуу чи юу гэж махыгаа чи мэгээд байгаа. Увайгүй гитгэн. Битгүү л миний хүү. Наад ч заримдаа намайг гуйж гэж илдивч. Галзуураад байгаарай чи. Хичээл аваайтайхыг хэлсэн юмсан. Чоож байгаагаас л хөгшин хүн байж бусдыгаа уруудтаад тавьдэргүй гэдэг. Маргаашийн хичээлд ирэхэд нь ганц сайн шраах юмсан. Яаж гашраа даа биз.
Үгүй ээ. Айл нь үгүй юм. Зүгээр л чойжоо та дахиад хичээл өмүүлж болохгүй шүү гэж учралж хэлсэн дээр байх. Өтер. За тулга ажил ямар шиг байна да. Наадхай чинь би сумын төв орохтой авчирсан юм. Чиний ажил тэрэг болж магадгүй. Хадгалж байгаарай. За хүмүүс. Цаадуул чинь юм сурах янз байна. Айгүй. Өмнө зуллаага битгий мажжээ гэж би чамд хэлсэн баха. Ингээд биеийн тамирын хичээл тэрвлээ. Өнгөрсөн жил уртын хараалтаар ангийн авраг болсон. За тэр үсэрч харайх яах. Та нарын насан дээр сүүдэр шиг л дагж явдаг гэт. Харин нэг ярвихтай ажил гараад байна. Энийг шинэ үсгийн багшаас маань өөр хийж чадах хүн манай энэ завуудад алга байна. Маргаашнаас эхлээд саачтад гимнастик зааж өгөх хэрэгтэй бол. Дөнгөн үстэй. Би 16 жил мэдэн штэ. Гү 16 байна уу 26 байна уу хамаагүй. Тэрнийг айл зааж үз. За тулгаа минь. Өө. За битээр концерт бэлдэх айхтар ажил гараад байна да цаач. Пөөх. Сумын наадмаар баригад болгон уран сайхан явуул концерт тоглох учиртай гин. Манай баригадын концертыг сүүний тасаг дээр төшгөлж бэлдгээ гэж дарга нарын заавар тушаал гарсан. Алуу хилээ шив. Гэхдээ ингэж чи аман хуур гайгүй тоглолцдог баха. Айгүй. За хамаа минь. Чи битээр юу гэж тохирлоо? Гүн шалваган дээр мөлхөж байснаас сандал дээр суугаад саавал дор хаяж над хувцсанар чин гамтай юм шүү. Уг нь юу л да манайд сандлага байхгүй. Байсан нүүдээр хэмгэж гисэн. За яах. Би нэг завандаа эвлүүлж өгөхийг бодъё. Халаат чи аав нэ харин. Оо халаат чарн би шүү. Энэ байна. Энэ. Ламаа минь. Тэн чин үзүүлэн биш шүү дээ. Өмсөж байхад. Тийм л дээ. Тэгтээ эн чин хөл гар бариад болохгүй юм байна штэ. Өхөр мад үргээд дасна. Ажиг өмсөв. Наад чи авдаглаад дээл хувцсан чинь гамтай. Бас тэгээд ариун цэврийн ясанд тааруулсан ч шүү дээ. Алуу. Ингээл. Тулга. Хүмшин дуудаараа цаг болчихч. За. Дунгаа үлээ. Аюу ахын. Босоорой! Гимнастикнда! Босоорой! За гайгүй. Одоохон босоод өгнө. Босоорой! Босоорой, гимнастикнда. Гимнастикнда гараарай. Босоорой, бос. Босцоо. Бос.
Гимнастикнда. Яадаг маа. Ладраа хойш. Хөөтөхгүй. Сайхан мэдрээ. За гүүгэрэ. Хөрдөггүй шүү, отож чадахгүй шүү. 1 2 3 1 2 3 Одоо гимнастик хийж Юу аня тань. Биш. Тэргүй. Бидний тоглох хаанаас өдөр бол гараад гэж боддог юм. Харин тамаан тэрийг тэгж гүйж байвал таараа. Яс номтой юм яс номоор нь хэлж байгаа байлгүй дээ. Гимнаст чинь чиний тоглох хариуцлагатай адилхан юм биш шүү дээ. Хой. Харин энэ чинь хийгээд байвал хөгшин хүнийг залуу болгодог юм дээ хоо. тэрэг ч яста дуудаагүй байна. Харин таргын хүнийг тураад гэдгийг сонссон юм байна. Чиний царайны сахнаас гоогагүй байх. Тань үртэл яриагүй. Хаяа хүрчихээг баг. Юу да хэрүүлүүлээд байгаа юм бэ та? Өө сүрүү хэрүүл гэдэг үстэй. Мөрөөрөө явж байгаа хүнийг харган тургаагаар нь дуудаад тагч нь хоош. Хай. Би чиний насан дээр хим ölüm бос шиг ölбгөрэнт яваагүй юм да. Хүнийг өдөр боосоор дуудаад тахтай яах. Ай сахтын ахтуус шиг усвэж харнууд хуудахгүй юу? Бүр зүрээр хэрдэж оролцоо. Яасан чи цоххон байцсан түгээс хандаж. Хамаатай юу? Чи янгуу үзэж байгаа юм шиг битээ овоордож шамбаардаад байл да. Гэхдээ хөөт ус цацаач. Доктор. Гэхдээ одоо ийм тарган цацгалтай амтны чинь заавал гүйлхэхдээ яадаг мөн шүү ээ. Наад чинь гүйсэндээ биш. Уурандаа бактери. За. Мөчи хөл гарын хөдөлгсөн аятайх юм хийлэхгүй яадаг байна даа чи. Гүйлэхгүй бол ямар гимнастик болчих юм. Гү та нар чинь хөл гарын гимнастикнаас өмнө хэл амны гимнастик хийцгээж баг шүү дээ. Оо! Хайцгаш ирсэн махар нош чамаа. Чин мо дунжид байгаа. Өмөрөд өөр төрөнд нар дулаасан гэж бодоо юу? Өмнөх нь тэлэн чи хэлдэх байлгүй. Чи чамшиг ирэх сэвдэг дэвэр биш ах шүү. Тоглоомны үчээр хоцсоо. Сайдны сагч болчихлоо. Явцгаая тавина. За явцгаая. Ёстой чи ийм ч болох гэж бас нэрэ байдгаа зам. Алита. Дунжтмагч. Та 7 үнээс саад үгүй гэж үдээ. Тэгвэл танд 3 үнэ нэмж өгвөл та хэд үнээс авах вэ? Сайхан хүүхэн мань мэтээс юмараа илүү байдаг хойндоо. Дүнжидмаа 11 хуруутай юм байлгүй дээ. Хоёрт адилтай ойлгоолтой годлож. Юунда хүш олж Та нар. Та ер нь дандаа хүш. Хэвэл давлгуурацсан ходойтой урдч байдаг. Хаашаа олсон та нар? Дандаа хэрүүлэгдэж явах юм. Чожогоо. Таны 10 тугалнаас ч 2-ыг нь ламаагаад өгвөл танд хэдэн тугал үлдэх вэ? Хамгийн да. За тэр ярихгүй. Досол үлдэх юм байна даа хөө.
Яагаад 10-аас 2 нь байхгүй болсон шүү дээ. Яхаа? Өнөө солгойгон чиг тэрчнийх дээр манайд ирээд бас нэгийг аваад явсан шүү дээ. Тэгээд долоо байхгүй юу? Үгүй ээ, чойжогоо. Тэгвэл хоёрыг өөр жишээ авч үзье. Таны 10 дугуулнаас ч хоёрыг нь чон ичгүүл хэлүүлдэг. Оо, нүгэл юм бай. Чи ямар тэгтэйхэн бэлгэлгүй юм. Ярьдаг хүүхд очиж чинь. Наач шумаагдаг энэ ямар тэгтэйхэн муу ярын манч. Би энд ирэх дуртай байдсан. Манай нутаг мөн сайхан харагдсан шүү. 2 жилийн өмнө би эндээс нэг хүнийг зэрэгт үдэж мартуулсан юм. Толгой. Чи ихчтэй нэг тус өрөхгүй юу? Тэгээл дээ. Энэ захааг ихчтэй дуудаж өгөөч. Завхан аймгийн Нөмрөг сумын Буугандэр бригадын дунд булгийн саарчин дунжтмаад. Сайн байна уу хайр дунжтмаа минь. Хөрс залтан дэлхий дээр хүн амьтан олон боловч түүний дундаас онцгийн Чи энэ захааг уншсан гэж хүнд хэлэхгүй үсттэй. би хүнд юу ярихаа бас мэдэн шүү. За. Мэ? Сайн байна уу хайр дунжтмаа минь. Хөрс залтан дэлхий дээр хүн амьтан олон боловч түүний дундаас онцгийн хайрт амраг чамдаа амт цагаан цаасаар хэл хийж алт цагаан хадгаад дэлгэн барьж мянган уулыг давуулан өмнө голыг татуулан ардын цэгийн хуарангаас Миний хөвөр аавгаа санчиж. Толгой миний хөө нааш. Аав нүси. Тонсаал миний хөө аавгаа илгээ ихтэд морин дээр цогц ирж явсан. Битээ ингэр замаад насаад байв. Хөгшөө цаагаа. Аав цаа ууй. Миний хүү ч гэсэндээ аяг халуун цаа ууч. За. Аав хүү хоёр гэж ажлын хингэх туссан ус. Гэрийн бараа харгаач байх нэ. Сампил миний хөөг ухаантай сэрэглэн сайн хүүгээл магтаж байна лээ. Өө тийм үү. Миний хөө аавынхаа алба амны ажил туслаад том хэр болжээ. Өө мартснаас бид хэдийн зураг гарсан байлээ хөө. Өө тэгээ юу. Чихэр. Маа миний хөө. За. Аав нь охиндоо өгнө. За энэ. Али хөө. Үзье. Би үгүй. Ямар шиг янз юм гараа. Манай самплчгүй хэнийг ч ажил цагандгүй мөртлөө манай заавуудын түүнээс бүгдээрээ авдаг. Аха, самаагаар самбалгаагаа сайдаг гэсэнтэй аха. Хөө хідээ зайлвал ганц үе ир хүн өрөвдөмөр л харагдах юм. Хоол цайн холдоод хэцүү байдаг бололтой. Намаас арга хэмжээ авахулж ажил албанаасаа буухт нь эхнэр нь хаяад явчих юм гэлээ. За, бас.
За явал гүйцээ. Тонгор. За барай. За өдрөн яваа. Тонгор гүйцээ. За ирэх хүн. За нас. Энэ хиний мөхөө. Дадаа даин дархан аварга. Тань шиг ийм их ажилтай хүн хаяа нэг орж ирээ. Аяг хоол идчихвэл ашигтай юу да? Ганц үе хүн хэцүү шттэ. Сайн хүн санаагаа гихчээр багш маань ороод ирлээ. Та наашаа суу. Соос. Та өнөөдөр яагаад хичээлдээ? Гүйгүй таныг өнөөдрийн хичээлээс асуух юм байгаа болов гэж ирсэн. Оо, байлгүй яах вэ багш? Байлгүй яах вэ? Та дэшээ суу. Шавнартаа санаа тавьдаг сайн багш. За та ерөөсөө маргааш хичээл дээр очихдаа энийг бичээд чараа. Бичлгүй яах вэ багш? Бичлгүй яах вэ? Багш та хоол. Яас их юм бэ? Өнөөдөр биш бартгалаа да. Арах байлгүй дээ. Ямар гэж зүү яа чимээгүй. Хүш илхаа тамаа их чиг Улаан байшаа бэ. Моорид хаваалсан байгаа юм бэ. хөгжил дэвшил цаад удагчгээд таны нэрийг бичээд зураа тавьчихчтэй хөө. Энч арай би бишээ. Намайг бодвол туранхай. Царайлаг хүүхэн байна. Хин гэж байгааг нь уншихгүй юу? Хэмэдгүй би юм бичгүйс хэмэдг юм биш. Тэгвэл хин уншиж чаддгаар нь уншуул л да. Алинаш. Алиараа. Тэр тамаагээд бичсэн байгаа үстэй. Цэрэн жавцан гэж бичсэн Жавцан биччихээ юу? Тийм байна. Хоёроо дүнжид маач гэж байгаа юм бэлүү. Хэмэдлээ. Өнгөцөс өргөн нарийнараа чи битгэр өөр болохоос биш. Эрдэнэ намын хувь чи битгэр нэг тэрэгний хоёр дугуй байх шүү нөхөр минь. Дундын дүнжид маа гэж үгэн шагараа. Хонслаа. Хөөе. Донжид магчээ. Наачиг. Баярлалаа. Надад та. Үгүй. Баярлалаа. Тий. Харахаа лам. Муудын тавьж байвал их чин чамд өдөр болго юм чихэр өгнө шүү за. Юу? Та чи ямар муухай гэж вэ? Гү. Та ямар муухай хүн бэ? Тасаа мэд. Та ямар муухай хүн бэ? Та ийм муухай хүн биш юм уу? Тулгаа. Хүшээ. Яаж вэ наа? Аль өгшүүх.
цэцгийг шаачих уу? Тэглэх. Манайх нар сони юу вэ? Өнөөрэ сая манай дээр суртлын бригадын ирээд концерт тоглосон. Ороо олон нийттэй гинлээ. Чод. Бас дахиад хуралдах нь. Гээгүй. Бүжиг таан зулахын гэсэн. За. Ээж Лагсаг аа. Толгой. Ах нь өнөөрөө нэг хэрэгжээд өгье. Тэхүү. Гүй надад нэг чухал хэрэг байна. За. Толгой. Сампл дарахт битгий хэлээрээ. За. Бинийг одоо хэн зурсан юм бодоо. энэ боосоо дунжидмаа. Хой, дунжидмаа ярьлаа. Сади хурган барат гонхож явно дунжидмаа. Хой. Сайхан төрсөн биерэн энэ бол дунжидмаа. Хой. Сайхан хүүхэн зөгөөд бас гардыг байж хой. Хоёр дөө. Дунжидмаа.
босгоорой. Ай, я тагяа юм. Тэм ажиг ч юм шиг бичээ. Хулгай гарсан гэсэн юу амрын хулгай хийчихвэ. Гүн ч одоо та нар ч одоо юу бодоод бужигналдаад тунва? А? Та нар одоо яагаад бужигналдаад Юу бодоод байгаа? Ингээ чи хулгай хийж бач. Нас айхтар хулгай чи юм. Яаж байгаа бэ? Гүн ч одоо яа. Уу яаж байгаа юм гэж хулгай хийж байна чи. Одоо яаж? Хоод нүдий хүн алах нь вэ штэ. Уу цог цогхон төглөө яа. Чи хулгай хийгээг өгөх үү? Чи булгийн ихэр гүйж явснаа намайг хармагцаа эргээд наашаа гүйгээ битээ чи. Үгүй энийг амар хулгай гэдэг юм уу? Байдлаас маар надад чинь туул хулгай хийх шивтэй энэ чинь. Үгүй энийг амар хулгай гэдэг юм уу та? Чи хулгай хийгээгүй юм уу ямар? Хулгай юм уу? Хулгай биш. Хулгай чирай. Чи хүмүүс хэлээд өгөөч. Өглөө болгон тугал өргөд байвал яадаг гэлээ. Чи хүмүүс хэлээд өгөөч. Тулгаа чи хэлээд өгөөч те тулгаа. Яасан бэ? Юу асан бэ? Эргээд би лагсыг үхрийг тугал байгаас нэхлэн өглөө олгоо өргөсөөр байгаад дараа жил нь бюро тэгээ шүтэн нэг мэдхэд нас вирцэн шарыг тугшиг өргөдөг болсон нэг сайн бүхийн тухай би лагсыг ахт яриад өгсөн юм байна. Би яаж нурууг хугдчихсангүй бай өөрхийг хүйр. Ингэж юу байх вэ? Ямар сан бэ? Чухмаа. Чи дуус чидээ хой. Чидээ наа. За явцгаа. Аз нь харсан үйлсгүй юм тийм аа. Яагаад? Миний бодож мөрөж юмд ерөөсөө бүтэж байгаа юм алга. Эртхэн сургууль сууж эрдэм ном сурах миний автай. Зүгээр дээ. Лагсаг ха таныг хүмүүс цагаан зайлган сэтгэлтэй генетикийн зантайгаар магтах юм байна лээ. Нэрээ юу? Нэрээ. Би танд ялаа гэж бодлоо. Гүй тэгээд хин тэгж байх юм. Аав. Ээж Дэжтмаагч. Чоожоо тэгжээсэн. Чоожоо. Дэжтмаа бас тэгж хэлж байна уу? Тэгсэ. Эртээ дунжтмаагчтай ярьж байхдаа таныг магтчихсан. Миний дөө. Чи ахыгаа үргэлж урмаар шагнаж байдаг. Сайн дүү шүү. Тулгаа. Хойлоо тоглох уу? За тэгэл. Яаж тоглох вэ? Хөш. Хойлоо 32 цагаалах тоол идэх үү? За тэгэл. Би эхэлчих үү? Гүй. Ах нэхлээ. Би нэг сайн гэрүүлж 32 цагаанлах, нэг амьсгаагаар тоолыг 1 цагаанлах, 2 цагаанлах, 3 цагаанлах, 4 цагаанлах, 5 цагаанлах, 6 цагаанлах, 7 цагаанлах, 8 цагаанлах, 9 цагаанлах, 10 цагаанлах, 11 цагаанлах, 12 цагаанлах, 13 цагаанлах, 14 цагаанлах, 15 цагаанлах, 16 цагаанлах, 17 цагаанлах, 18 цагаанлах, 19 цагаанлах, 20 цагаанлах, 21 цагаанлах, 22 цагаанлах, 23 цагаанлах, 24 цагаанлах. Дагсаг хаа. Дагсаг хаа. Дагсаг хаа. Яаж вэ? Зүгээр. Мацаа. Дэжтмаа. Би хэдэн лон хүргэсэн бэ? Юу нлонх? Мацаа. Лагсаг хаа. Оо тулгаа. Би хэд хүргэсэн бэ? Та
Та 50 гараал татаад унсан шүү дээ. Бас ч гэж яваа даа. Охоо. Унсаачи суусаага үстэй. Яа тэгээ. 7 литр. 7 болж. Цааш нь хийж. За. Ингээд нийтдээ. Үнжидмаа. За суугаа хийчихнаа. Туучин цэвэр биз? Юу ярьж байна та чинь? Тэгж буянда бузар хийх болоогүй шүү. Харин энэ зарим улсууд сүүндээ ус холиод байдаг юм шиг байлаа. Оо. Үнэнч. Нойр нь хурч байна. Үгүй. Өнөөрөө мөн сайхан ороо. Тодга. За. Нөгөө миний яриад байдаг ном чинь шүү дээ. Бүхийн тухай ном юм шиг байгаа. Чи надад нэг дуу татаг гэж. Хэлээ та. Хөх. Монгол бүхийн дамаг. Энд чинь эртний алдар цуудаа бүчүүдийн тухай хэлсэн их гоё ном биш дээ. Хардаа. Хулгар нацаг, боохоо данзан. За тэгээд ухаас цааш нь дуудаараа миний төв. Өдөр даайн авраг. За би энийг танд уншчихъя. За тэг. Ямаа та. Өдөр даайн авраг 18 нас хүрч хүн хүнээс хөдөр зузаан бие цогт сайхантай өрөвжээ. За тэгээд цааш. Гэтэл түүний унтдаг гэрийн хан орныхон цаадлыг дагаад үдээр нь тас үсрээд байх болжээ. Гэмээ. Гайхамшигтай бяга. Үүнийг жасын яруу үзээд гайхан учрыг сэм магтлал өдөрхөө өглөөс ирээд сунях зур ханы модыг татж бүх үдээсийг нь тас татдаг ажээ. Ийм өдрийг гадаа унтж байх юм гэсэн. Яасан бэ? Миний төв. Ах нь самаага хүрэн бэрүүтэй ноцолдог бол эцээд өнгөх болов. Газар мөн хусран бэр байтугай. Чойж гонхох сарл хийчихлээ лөө. Тэр чараа юу? Тэгтэл сэтгэлд багтаад байгаа юм да. Тэр жил сумнаас намайг сургуульд хөөхөд муу ээж маань ялах амтныг дургуцаад миний оронд ихчийг маань явуулж чаж билээ. Тэгтэл явсан бол Та өөр ихчээвэл хойдон жил гэхэд дуртай ном уншдаг болчихно шүү дээ. нэрээ тийм ч үү? Тэгэлгүй яах вэ? Тулгаа. Чи юу хэлж байна уу? Үнэ. Тулгаа. Тулгаа. Миний дүү цэцгэн чанаас сууж бай. Ах нэг айлд орчиход ир. Бүх айл унтсан шүү дээ. Зүгээрээ. Чиний уншиж өгснийг нэг хүнд яаж өгөхгүй болохгүй. Ах юм үзэгдвэл энэ дон бүлээч хэрэг. За. Дэжтмаа. Манай энэ дунд дуулагт тулгаа таяр намайг ойлгох юм да. Яалаа гэж дээ. Дэжтмаа. Юуны? Үгүй бис юу ярих гэж ялаа. Балай. Дэжтмаа. Ерөөсөө хоёул юу яах вэ? Үгүй биш. Биш.
Хэрвээ ижи авчиж зөвшөөрөхгүй бол чамайг оргуулаач гэсэн. Тулгаамынхоо. Манай сумын Улаанбулангийн эрхлэгч Жалцуу гэдэг нөгөө концертыг чинь бэлдүүлэхээр ирсэн байна. Гэлээ. Баярлах болоогүй. 3 хүн анчаад өөр баригд руу явах гинэ. Оо. Чамлахаар чангатгаа гэж үг байдаг. Энэ хооронд сайн бэлдүүлээд авбал чи цааш нь давтуулаад байж дөнгөн үстэ. Харин чадах уу? Чадна. Урд нь аймгийн соёлын ордонд ажиллаж байсан хүн гэсэн. Энд чи ухтаа урлаг соёлын тогоонд ёстой цав болтлоо чанагцсан гэсэн үг. Ийм чадaltaй хүн ирж яхад хоёулаа ёстой үзүүлээд өгдөг хэрэг. Би хөдөр даяа авахтай энэ зэрэгцэхгүй ч гэсэн. Ер нь нууграад утсан. Бяртай бол бяртай. Явал мэхтэй. Их үдч. Нэхэд хэлээ талнаач. Знэ. Хайгуул үуч. Чоо. Ингээд тушаатайгаа байвал та нүүрэндээ устдаа адгуус. Чамайг дийлэхгүй хэний хөө болох бол тоо. Хайгуул. Лагсаа. Чи ирүүл байна уу? Согтуу байна уу? Таныг харахад эрүүл юм шиг байна уу? Согтуу юм шиг байна уу? Унжаа мөртөө чи. Та нар ч Айзтай чи яах гэдэг юм бэ чи? Уу таалгаа сайн түүчээрээ хутга шүү. Юм хүн байдгийн бол тэрнийгээ та нар хутга шүү яасан. Үгүй. Зүгээр яакс. Хамагч. Тайрос. Хамагч. Хамагч. Наад нүрэнтэй угаач. Амт хүмүүр айлга хайчих юм. Яа, за тэр ч яах. Би чойжоо хөх сардгийг араач барахгүй юм байна. Балай. За. Тулгаа. Би сая сумын төв ороод хэдэн шин сонин авчирлаа. За тэгэхээр чи энийг сайн уншаад өөрөө тэмдэглэл хөтлөөд учир жамцангийн болоод энэ хэдэн сайлчтай сонин уншлаг хийж үз. Май. Та ч одоо хаашаа юм бэ? Одоо удуу. Би танд хараад үгүй. Хой. Сүүний дугаар. Би чи яахнаар 25 байна. Хажууд нь бас 44 байна. Сайн байна. Би 25 биш 30 дитийг тушаасан шүү дээ. Хой, Лакска. Оо. Чи надад нэг тайлбарлаад өгөөч ажил. За, үгүй ийм өчтэй юм байна шүү дээ. Хамаагч. Би 30 дитийг тушаасан. Энд 25. Та 11 литрийг өгч, дараа нь 14 литр 400 г. Тэгээ 25 литр 400 г болж байгаа. Энд чи бас алдагддаг гэж бас юм байна. Ямар алдагдав? Яахтараа чи ямар ангаар бодсон юм? Гүй би дөрүүлж агаар бодсон юм аа. Дөрүүлжин. Боронки. Оруучин гэж бас байхна. Айгу айгу ястаа. Хамаагч. Амаа хүний өсөв дандаа бороо зааж.
Хэлсэн зүйлээ нэг хүмүүс энийг манайхан бүгд цугсан уу? Гү тэгнэ тэр. Гү таминэ. Урд төр шин намайг цэцгийг чааж юм. Добр нэ? Гэрэлтээ. Аваатын яраа гарч ирээ. Салуу чиглээ. Яваад байсангүй тэр мөн байх нь л дээ. Тэгдэггүй яах вэ? Үссэн болоосаа. Тэгээд тэр чинь онгоц хуу юм уу? Машинаар хуу юм уу? Одоо гэрэл чидэнгээ асаачгаад явж байсан юм байдгүй. Гэхдээ бүр яг нэг одоо. Тэгээд тэр чинь хурдан явах юм аа мэдгүй. Одоо намайг гэрээс гарч ирэхдээ одоо дөнгөө энэ аваад яраа гарч ирж байсан. Гоо тэгээд нэг морь хараа атгсан. Чи нөмрийг даваад алга болж байлээ. Тэгвэл чи алей хэдэний тэр сарн дараа чод байж байгаа юм. Тэр сайхан харагдсан та. Хүүе, өнөөдөр шин сар гарууд гарч харъя вэ? Тийм ээ. Тэгвэл нэрээ харагдах болоо? Харагдана уу? Тэгвэл яадгийн. Тэнийг ойдик тайхан дөрөн таваад харагдаж л таараа та. За, энэ царцаа гэдэг амтан байна шүү дээ. За тийм. Энэ амтан чинь одоо 2 цагийн дотор л одоо 40 ялаа шумуул идэв юм байна. Ямар муухай юм бэ? Тэгээд ихэлсэн үедээ бол өөрийнхөө хөлнөөс эхэлж идэл. Нэг хэд өөрийнхөө бие гэдэг дуусчих юм байна. Ямар ширч. За би чабуцаж Гэргүү царайж заваал дотор байх л дээ хой. Хэмээгүй. За цааш. Саяхан Итали улсад нэг үнэнээс 5 ихэр тугал төржээ. яаж бахарч ирсэн болоо? Ямар нэ? Бач юм аа. Тэр олон ихрэлт үнэнээс ганцхан сайхан дугуйл автраад сайхан данжгаар утаа бичих юмсан. Гүрачи. Гүнгэр хадаа ичлаа байна. Хой чимээгүй байцаа. За цааш нь яриад. Халуун орны даал наргил гэдэг модноос нь штэ. Энэ модноос чи одоо өхрийн сүүнээс илүү тийм тосцогтой шимтээ суу гаргаа авдаг юм байна. Гү таминэ. Гүн модноос чи сүү гардаг юм бол. Манай энэ тхийн нөмрийн арын нүдгүй байгаас. Мөн. Ойгүй их зүтг явна. Нэрээ тэгвэл сүү тосны төлөвлөгөө инээ тэрэгээ санаа зовоод байх юмгүйгээр хэдэн үнэгээ ихлээр нь тууж явуулчаад хөлөөжигээ санаа амар сууж авахгүй юу? Модноос гарч байгаа хон давирхаа амтад ямар олиг байв гэжтэй юм чинь. Давирхаа чи бүдүүн хар модноос гаргий. Нарийн хатсан буруснаас юу гараа ачтаа. Тэгвэл нарийн модноос жинхэнэ цүцгий бүдүүн модноос ус хоцсон сүү гаргий. Үгүй байцтай. Чи бодит тоо наач танаар байгаа шүү дээ. Үгүй байцтай. Гү таминэ би юм харж. Та нар бүгдээрээ билнэ үү? Бэлэн байна. За тэгвэл ороорой. Миний сугал явчих гээд байна. Чоожоо төрүүлээд очихвол яа. Чи яах ясам ай тийм юм. За нөхөд минь. Манай сумын Улаанбулангийн эрхлэгч Жалцав. Сумын наадмаар тоглох концертыг бэлгэлцгээд ирсэн байна. Иймээс та нар юу мэддэг чаддгаа энэ хүнд үзүүлээд.
За нөхдөө. Урлаг гэдэг онцгой сайхан өвөрм үц, гоёмсог, тансаг орчинд орохын тулд эхлээ та нар урлагийн хэлээр ярьж урлагийг зүрх сэтгэлдээ мэдрэх хэрэгтэй. Би та нарын ямар авьяасныг сайн мэдэхгүй. Эхлээ та нар надад юу чаддгаа үзүүлцгээе. За ийм шивдэ. Чиний. Хасаа чиний мичээ. Чиний мичээ залуусаа. хан хогтынхаа богороо шүү заяа. Тэргээ хичээж. Эдэ өвөө нь барахгүй. Над бас хулдарга. Би нэг ерөө хилчгээд хэдэн тоглохын ханаас мордохгүй горгүй нэ. За. Уртоо сайхандаа тавьж сайхандаа шатаа үлдөө яраатай хөдөөндөө чанан хадилдээ цадлан хадилнуудтэй. За тэр. Алтай дунгасан гадагчгүйний өнөг хангай дунгасан харахчгүйний за нэг иймэрхүү данзааны байх болоо. Тэнэгүй. Уран сайхан жуулах хэрэгтэй байна да. За тэр шүү. Шараа чи дуулдаг штэ дуулчихал да. Шараа. Хөдхөн барлаг мэрара хүндик. Амны хайрцаг дотоо байна. Гэ манай шараач хөөрхөн дуулж байна шүү. Ой, тэмээгөө. Өөр манайханд үзүүлэх юу байгаа вэ? Ажаа фэлж байгаа танд юм байна уу? Үгүй юугаа үзүүлнэ. Шото яана. Юугаа үзүүлнэ тавина. Хөөе шагсаг. Чи чинь зүгээр үе салбагнаад байдаг штэ. Одоо авьяасаа үзүүлээч штэ. Хин одоо ямар өвчтэй хөвгөн бэ? Очиж над. Гот над руу хараад захтай яг дараач хараад байна шүү дээ. Би тэр хараад байна. Би одоо ямар төдий авч байгаа шүү. Би ямар өвгөж мөөрөлтэй биш дээ. Би одоо хаашаа орно. Тэр бэж байгаа нөө. Уран сайхан нээж байгаа юм байна. Тэгж байгаа би хараач ороод тийм. Тэ нэг нүдний болоо юм байна. Ой. Чимээг байцгаа. Байцгаа. За. Тайзны сахилга бот маш муу байна. За тэр харуу. За өөр юу байна тамин? Гүн манай тамаагаа сайхан дуулдгийг нэг дуулуулчвал яасан? Нэрээ тийш. Оо. Хүрэн тодагаа
Ламаа хичээ. Та эртүүд ёстой сайхан дуулсан. Хэц хагархай ламын дуул галзан гунжны мөр хоёрт ер нь ямар юмных нь ялгаа байна. Хаанастаа л хамаа хич минь таныг дуулахад муу ижи аав хоёр минь бодогдоод нүднээс нулимс гарч суулаа. Үнэн зүрхнээс дуулсан дуу хүний сэтгэлд хүрдгийм байлээ. Хөөрхөдөө муу бүрлээч маань. Жаахийн болгочтойгоо зэрэг хүрэн толгоон сүүдрээ дуулах дуртайсэн. Дуунд ч гайхгүй л тээ. Тэгтэл үнэн сэтгэлээсээ дуулна гэж. Тэрнийгээ дуулахтай зэрэг миний сэтгэл өөрийн ирэхгүй гэгэлцэж нэг л мэдхэд хоёр нүдний минь нулимс мэлмэсч байдгсан. Ястай л нэг хүний хайлан байсан юм да. Энэ хорвоо дээр хүний муу нүддэх хондоо хаалам ер нь яаж ч явсан яах вэ? Хой дүнжтмаа цог яах вэ? Таван хушууматын магтаад Богондор бригадын тугалчин Чаажа ерөн. Чаажааг зарласан шүү. Чаажаа хаана? Чаажаа. Энд байсан шүү дээ. Дөнгөж энд байсан шүү дээ. Саяхан цаач байна. Ой чаажаа. Ой чи нааш. Одоо чи шууд ачихсан. Аль хурдан. Хурдан гаргаа өөр мэдчихсэн. Ойгон сайхан ээж. Тануадаш дууд. Юрдийн бадлаж тавьсан мандат эхэн нутгийн хэрмэтлэми авэж минонагманутга алтан үргийн мөнхийн хотопа таны ханэжи Хэвчиж байна. Хөөе чаажаа бүү чаажаа. Таны гар завчих болчихсон шүү дээ. Та уралдаа. Хатах яа тийм бэ чаажаа. Айн ирлээ. За би одоо хайртай хөртөн тоглоудан ерөнө. Зэ таатан жаажаа миний тордож ясардаг, тоодож бүртгэдэг тоглоорнуудаа дуулан матья. Гэрвара шүргөдөө бэлтээ гатаби одондоо даавтай бацачилдаг давса хоттигондоо облс дэсигэддэг олон жермисэддэг шарнсуу дашата хоммигоо тасны сахта таруун нүри вэсэнч маруун амми хайрцага мотэж гэсэн аялгоо гарамаардаг урлагийн хэлгийг
мэдэхгүй зунзад толгоор уранддаг ээжэн дуурайсан эврэн дахин гисмэн дуурайсан зам яг гэж хайзалтай чиг зачтэй өөс зэндээч нэг иймэрхүү за Чожгоо та нарыг тааштай. Чимээгүй байгаач. Дуйгаа байгаач. Яна тулгаа нөгөө таксигч байдгүй. Хайцыг ирж. Барилж байгаа. 5-ын даваанд. Хонсал. Миний дөө. Замын төгчг. Таксиг хаяач ба. Станыг чаажаагаан тулыг өргүүлээд заводын гартгийг 3 зориулж амаг шүү. Толгой миний дөө. Яах гэдэг юм бэ? Таксихын битгий яаруулаа. Цаад ч хам гарсан юм гинэ. Онцгод яах юм бэ? Яах юм? Өнөө дөрөвдөө. Чи чамаас гойж ийштэй толгой минь дөө. Чамд хуушаа авч ирэл дөө. Таксахын нэгтгэл чинь дуу гараад байж байл да тэхүү. Ямар дуу юм бэ? Артын дөө. Богны дөө. Мэдхгүй. Ямар юм бэ? Завхай дөө. За хоёул явъя. Дуудаач. Эхэлдэ. Дуулаач. Зуны найрыг тавиаглаа. Зуусран дээр зүүдигэндээ. Яаж тийм бэ? Монгол ардын дуу дөрвөн уудаа цэцгийн чанагчаа дагсаг комик. Толгой. Зүгээр юм. Авны хайрцгийн янз очвол зүгээр л дуулах юм байна шүү дээ. Ер нь гайгүй шүү. Дэжтмаа. Чи хайж чихва.
Гот амтэн хүн чамайг сайхан дуусан гаа багтаад баг тийм. Эцэдмаа. Айц нь тав болчих. Өөдөрлөө. Тэр нэг мөн шодоо байгааг бол би хариу үгүй зургаад авах нь шүү. Би ч гэсэн бас уулгаж хөвсөн. Тэр нэг мөн шодоо. Манай өндөр харч сайхан барьж байна шүү. Би тэр сүйдээ муухай очив. Тасяа бооч. Гой гарчээ. Манай аппас машинаар шагнуулсан гэсэн тий. Машинаар шагнуулаагүй. Манай эргээдийн ажил машин шиг хурдан явж ийн гэсэн үг байхгүй юу? Чин баг залуудан хүрээнд сууж хангад ном гадарлах болсон хүн л дээ. Тийм. 10 жил шиг билээ дээ. Монгол бичиг сур гэж суманд нэг угуйлан байгуулагдсан юм даг. Яа тэгээд тэрнтэн сууж хагас тутуу гадарлаж байхад түүний жил гарч хөвлийн дарга гэж нэг төсгөрхүү Латин бичиг сурахгүй бол толгойтой чинь ярмын тэргээд суудахсан байлаа. Та яйгх амин настай холбот загнаад байхлаар нь латин үсэг нүүдлэж ядаж байтал уудсан ч үгүй нөгөөх нь хэрэггүй болдгийм байна. Ингээд ажиж үгүй алцсан пиаран болсон тэрэ. Нэрэ тийм Эктээ таны жилээс хойшоо энэ шэнэсэг юмны сургалтуудаар болгоныг толгой дараад нь сурцгаа гэж шаардаж шамдууж гэлээ. Нэг мэтгэд дахиад бас нэг өөр бичиг гарна байх гэж бодоод би ч тагаал байлаа. Тэгтэл энэ арсанпэда онцгой хоёр Хадал төгөөдөн хоолгодог бай шүү. За одоо чинь бичиг ном нь өөрчлөлт өгдөгөө. Манасаа тоош осболтгой гэж айлгурч явдаг боллоо шүү дээ. Таймнэ. Жоо чи манийхан бодвол 4 янзын бичиг мэд эгнэсгүй эрдэмтэхгүй юм аа. Хаач миний хүн бол миний бүх бол 2 жилдээ хөлгөөн чирсэн явсан болох хата. Дурсгалтай гэж хадгалсан. Миний дүү цай уу? Миний 2 дүү яваад чожо өвгөнд 3 хүргэж өгөнгөө би энэ асуучаад дэр за.
Надад энэ их тус болсон. Толгой. Их чи нэг захиа ичсэн юм. Нөгөө суртлын даргаадын даргын ярьдаг шиг хөгийн юм болсон бахаа та. Игчтэй үзээд алдаа мадгийн засаад өгөхгүй юу? За. Та ч бүр оочдөг болсон биз дээ. Тамны зааснаас хавгүй дээр сурчээ. Миний дөгийл ач шүү дээ. За бүгдээрээ нааш анхаарал татуулцгаая. Тэгэхээр шинэ үсгийн сүүлчийн хичээл өнөөдөр өндөрлж байна. Та бүгд цаашид үдсэн номоо Улаанбаатарт хичээнгүүлэн суралцах ёстой шүү. Саяхан бид та нарт хав хоосон шинэ дэвтэр гардуулж байсан бол өнөөдөр та бүгдийн сурлах Первета шинэ үсэг тайлгцныг гэрчилгээ гардуулахаар байна. Ламаач төрч. Одоо ингээд шинэ үсэг тайлгцны гэрчилгээг манай шинэ үсгийн багш Баттулга гардуулна. За хүмүүр нэрсийнхаа дагуу иргээ хүлээж аваарай. За тэгэхээр ингээд багш гэрч Нэргүй. Ээж. За миний хөө. Унжидмаа ихч. Баярлаа. Дэжтмаа ихч. За улам бүр хичээнгүүлэн сураарай. Гоё гэрчлэгээ тавлаа. Ламаа ихч. Баярлалаа. Лагсаг ах. Лагсагч тоон сүрхийг лөө. Оо, гүлвэ яах вэ? За. Энийг үхэлдэвээ. Эцэг тусгай шагнал шиг юм байна чи. Энэ дэвтэр Улам бүр онцороо. Та хөөрх юм хавтаа. За чожогоо. Чожогоо би дараа байгаа. Би авчиад өгч. Заасан болцоо зайд. Хэдэн тугад гээд гүйж яадаг гэсэн. Оройтоо байж. Тийш үү? Би сэлдэг. Хой. Хой тамээ. Хой там энэ юу вэ? Юу юм бэ? Юу вэ? Харин юу наадах чи юу вэ? Садаа гэдэгтээ дүнжидмаа санаа атад нэг л биш. Ганц модны дэргэд сууд. Ганихчгийн юураад ийш. 11 хурууга алдаж тоодоод самурай юу 10-ын цэргийн хуарангаас захиа жага хатаар хийсэд гэрээ бараа
хардгвэ. Нэргүй их хүлээгээд олж авлаа. Самбин даргын 10 самбин дээрээ зодорход сайжил тавын борхон зүр цээжин дотроо тонгочно. Эдгээр хин бичдэг байна. Оо, яа муудан руу. Эднэр маань алцгараа бэхцгэрвэгээл эхэлж байсан бодвол хоорондоо бичиг захидал дамжуулах тагаал болцсон байх шүү гэж бодоход бүтэн зуны 3 сар үүлхтэн уйж инээхтэн инээн зүтгэж чармааж хүүсэн маань талаар өнгөрөөгүй л бололтой. Хүний нүдэнд харагдахгүй мөртлөө амьдрал химээх асар том хөлийг жолоодон залж явдаг энерч хайрлах уярч өрөвдөх, гомдож хорсох, гутаж гуних гээд сэтгэлийн төмөн янзын өнгөс байдгийг би энэ зунаас л ухаарч эхэлсэн билээ. Чожоо таны бие чи яаж байна? За гайгүй дээ хүм. Нэг их өвдөж зовоод байгаа чим аалгал байна. Ер нь тамир тэнкэл их тааруухан байна даа хөөе. Миний хөө сургуультай хизээ явах гэж байна даа хөө минь. Маргааш явнаа. Даваацсангаа өнөө чин загсуулаад байна. Мо чойж байна. Яруу сандруугасан болоод алдаж явсан ч вэ л бах. Онож явсан ч би. Гэхдээ онож явсан арай илүү л болов. Мохогэн ч гэсэн гомдож явсан байхад. Яла гэж дээ чожоо. Май хүмүн хадгалж яваарай. Нэг их зарилэг тушаалаар өгсөн одон медаль биш ч гэсэн хүний сайхан сэтгэлийн биелэг юм шүү. Дайны үед фронтын бэлэг хүлээж авахар ирсэн Орос дарга надад өгсөн. За байж нэрийг хэн гэдгсэн бэлээ дээ байж. Тийм. Александру гэдэг юм. Наад шиг л Яруу Сандру монш байсан байх л да тэр. За байж. Толгой хүмүүн гүйгээрээ нэг хамаагийн зантгаар халзан хэдэн тоглоомын дагуулад гол өгсөд арилж өглөө. Явтаа хүмүүн. Номол сенсораар идэм. Бичиг гэсэн мэдээстэй би сургууль давъя л да. Оо миний хөө ах шиг том хүн болсон хойноос сургуульд явдаг юм байхгүй юу? За миний хөө. Хичээл номондоо сайн сураарай. Ирэхлээр нөгөө хацыг үнснэ. Оо сампл дараа хөрөөдөг. За миний. Чихэр авч дээр. За тэгээд хожим ямарч дарга сайд бол юу ч бол шин үсгийн багш гэдэг энэ эрхэм сайхан нэрээ мартаж өрөөсөө болохгүй шүү. За юу. Миний хөө самплгаа настаа сайхан үг хэллээ шүү. За. За миний хөө эрдэм номондоо хичээдэг шүү. За толгой минь. За яваа. Би толгой. Амнэ. Үг олж өхөр олдно гэдэг бодож байгаа юм биш үү? Наад багш чинь
Цаанаа бас багштай хүн шүү. Нэрээ багштай хүн дээ цаана. За тулгаа. Гамны харьц гаргаж уйлахгүй шүү. Нүүрийн бэлсгтэнтэй байгаач. Тулгаа. Миний дүү ахта бүхэн тухайн ном байл мэдчихээрэй. За. За баяртай. Ингээл явчихлаа та. Эмэртэй яваараа миний хөө. Баяртай сайн яваарай. За багш минь Баяртай тулгаа. хичээгээрэй. Сайн яваарай. Баяртай. Баяртай. Өнөөдрөөс эхлээд би та нарын Монгол бичгийн багш. Гэлийн хутгтын тарны шившлэгтэй гэрэлт нарны хишийн даллагтай нөмрөх ханган элтэн сүгдмүү нүгэл холжаан сүлдтэн мөргөмөө